Тэрвэл одоо залуу хүн юм чинь л жөрөгтэй л хийн да. Хайж болохгүй. Айгаад байх юм бол юм бүтэхгүй. Тэгэл нэг нас чинь дуусаа. Харамсал үлдээж болохгүй ш түүнийгдэж. Тэгэл жөрөгтэй ивэл бүх юм чил бүтнэ. Чармилгатай л байвал. Энэ залууг омогшил гэдэг. Шилэнгол аймгийн баруун үзэмчин хошууны Баян хошуу сумын шүүт багийн уугуул. Уламжил шинчиллийг хослуулан орчин үеийн мал аж ахуйг хөдөө орон нутагтаа хөгжүүлэхээр хичээн зүтгэж яваа шинэ малчин. 2016 онд Өвөр Монголын их сургуулийг төгссөн тэрээр Гэргийн алтан зургийн хамт Оросын холбоот улсын Санкт Петербург хотноо магистрийн зэрэг хамгаалахаар суралцж эхэлсэн хэдий ч нутаг буцсан мал аж ахуйг хөгжүүлэх хүсэл нь тэднийг хөдөлсөөр 2017 онд эх орондоо буцан иржээ. Ер нь л нэг хэсэг ингээд оюутан бас одоо ингээд өрдөмтөн мэрэгчлэн болоод ингээд энэ ядлаараа явж болохгүй. Нэг хэсэг нь бас ингээд орон нутагтаа харьж болно гэж өөрөө ингээд бодсон. Тэгээ би бол өөрөө хамаг төрүүл одоо хоёулаа явъя гэд. Орон нутагтаа харья одоо ингээд орон нутагтаа харихын дагуус ингээд энэ сайхан одоо малжил соёлаа гэдэг одоогчсан мал аж ахуй хэмжүүл одоогчсан мал аж ахуй дээр нь бас ингээд уламжилт мал аж ахуйн соёлыг ингээд авч одоо нэг олон одоо нэг хэсэг төгсөж байгаа оюутнаа ингээд нутаг орондоо ботож ирэхийг ураалсан. Бас манай хоёр бас урд нь ингэж хийж өгсөн. Нэг хэсэг оюутдас ингээд жишээ болох ч юм уу гэж одоо ингээд чармайч хэлжсэн. Омогшил мал аж ахуйг орчин үед зохицуулан хөгжүүлэхийн тулд эхний алхамд сүргийн бүтцэн өөрчилж үйлдвэр сайттай үхэр мал харгал болгон малын тоо толгойг цөөхөж бэлчээр нутгаа хамгаалan техник технологиг нэвтрүүлэх зэргээр баггүй шинжилэл хийжээ. Миний нэг хэдэн сайхан шилийн гол юм уу манай баруун жүжигчин гошууны нэг хэсэг ингээд яг сайхан малчнаар ингээд шинэ оюутан малчнаар бүрэлдсэн нэг жихэн WeChat-ийн баг олгоо баг. Тэн дотроос хоорондоо одоо ингээд үхрийн үйлдвэр ч юм уу ханьнаа үйлдвэр юм одоо ч гэдэг машин тэнэг дахиад одоо ингээд пин сарвч яаж барих тухай ингээд хоорондоо мос ярилчин салилжоо хийн. Грэнгс багч гэсэн одоо сүлжээ тэнэгээр ингээд нийгмийн үр ашиг гарч ийна гэж ингээд өөрөө боддог. Шаварт унсан шарын эзэн хүчтэй гэдэг. Хүн өөрөө шийдэж өөрөө зорж хийхээр хариуцлага гэдгийг ухамсарладаг төдийгүй альва хүнд бэрхшээлийг даван туулах итгэл зориг ундардаг. 20 хэдхэн настай хос залуусын малчин амьдрал тэдний өөртөө тавьсан зорилго өөрийгөө хөгжүүлэх итгэлийн даан өөдөө хөгжсөөр байна. Одоо би бол хуучиндаа л ер нь мал дээр ингэж сэтгэл тавьж өөрийн биеэрээ ингэж яг хэлбэл үнэн сэтгэлээсээ хийжсэнгүү гэж хэлэхэд өөрөө лаав ээж ингээл байхаараа л одоо энэ малыг нэг ингээд услаатгаа ингээд нэг эмнэт гэгээл. Тэгэл одоо ингээд сургуулийн чигт байсан шиг л ингээд дасгаал даалгавар хийж их шиг л. Одоо энийг ингээд хийвэл барч гэсэн үг. Чаанаасаа өөрөө энэ малаа яаж ингэж сайхан малж ин нутаг булчаараа яаж хамгаална гэж өөрөө ингээд итгэн бодож гисэн. Яг л өөрийн биедээ ирэхээрээ л ингээд олон жилийн асуудлыг ингээд шийдвэрлэхээрээ л тэр юм чинь жив жинхэнэ л чиний юм бол. Тэгэл 2 жилийн шахуул олон асуудлыг одоо ингэж өөрийн биеэрээ юу хэрэг л одоо барыг хагас эмчийн жамаар явсан. Хагас одоо төжөөл бордооны мэрэгжилтнээр явсан. Одоо тэгээд яг чархан эдийн засаг дахиад хүн хэрэглэх хамааралт ингэж олон жилийн мэрэгжил ингэж орж ирнэ. Малчин үн болохоор л одоо ихтэй мянган мэрэгчлээ гэж ингэсэн шиг. Үн л тийм учраас. Дээдсийн уламжлал дэлгэр сүргийнхээ буйныг 90 цагийн хөгжилтэй уялдуулан ухаан мэдлэг уйггүй зүтгэлээрээ улс нутгийнхаа хөгжлийг дэмжиж яваа залуу малчтын маань Вилнөөдөө Вилсон гэгээн болтгоо.